эсхий дүүрхтэн үзүүлж байна. За энэ чулуун шагт тэмэл болохоор 1971 онд манай музей ашиглалтанд ороход урлагийн гаяа сэтгэлтэн мэждийн бүтэмж гэж манай Сэлэн аймгийн Ерөөсмийн харьяа одоо мундаг зураач, архитектурч, баримлч юм одоо мундаг хүний бүтээн байгуулсан одоо ийм чулуун шагт тэмэл байгаамаа тэгэхээр байгалийн чулуу. Дундгов аймгийн нутгаас одоо чулууг нь Монголын хувьсгал залуучуудын эвлийн гишүүдийнхэн хүчээр одоо төвж авцарч одоо энд нутагт хүртэл зөөвөрлж авцарч чадаад тэр чулуугаараа хийсэн юм урлагийн бүтээл. Тэгэхдээ энэ чулууг одоо ингээд нөгөө жижиглж мэжиглээд одоо хив оруулаг яг нэг өөрийнх нь байгалаар төвгээд одоо энэ шигтгийг хийнэ гэдэг бол асар их одоо нөгөө юу байх нь шүү дээ ажил хөдөлмөр. Тэгээд энэ өнгийн бас ингээд нөгөө юу яасан байх вэ те? Дундгов аймгийн одоо нөгөө нутгийн чулуулагууд чинь одоо өмнөд хэсгийн чулуулагч нь хурдас чулуулагаараа одоо бас юм өнгөтэй өнгийн одоо шийдлийг гаргаж чадгаар юм өнгөлөг чулуу байд юм. Тэгэхээр тухайн одоо бас судалгааг хийгээд ямар чулуу сонгосноо хүртэл одоо ингээ харахад өнөөдрийн өндөрлөгөөс харахад гайхамшигтай бүтээл болсон. Тэгээд энэ 1921 оны ардын хувьсгалын энэ талын хананда хувьсгалын шуурга нэртэй юм чулуу шигтгэл байгаа. Яг энэ талын хананд байгаа. Ямар зураг л байна? Тэгээд энэ зураг нь болохоор зэрэг Орос Монгол хоёр барьцаан байна. Тэгээд мандаж гийсэн ялалтын нарны цацраг байна. Монгол улсын одоо тусгаар тогтнолын бэлэгдэл тулганд бадмалсан гал байна. За тэгээд агуу их одоо 1921 оны ардын хувьсгалын удирдагч Их Жанжин Сүхбаатар одоо энд сэлмэн бариад энэ одоо цэргүүдээ манлайлаад ингээд өмнө нь одоо ухаанд байгаа хашраа дахиж яваа. Энд болохоор зэрэг Жанжин цугийнх нь сүр хүч нь ингээд бадарч байгаа. Тэгээд энэ одоо морины тоосыг хүртэл одоо үнэхээр одоо гайхамшигтайгаар одоо хийж чадсан. За ардын хувьсгал 1921 оны ардын хувьсгалын гол одоо хэрэглэгдэхүүн гол одоо үзэл баримтлалын нэг бол дөрвөлжин сүмийн үүдэн дөрвөн плимацаас юм а гэдэг одоо тэр одоо шийдлийг хүртэл дөрвөлжин сүмээ гаргасан дөрвөн плиматоо дүрсэлсэн гэл агуу одоо дүрсэлтэйгээр энэ чулуун шагт төлөв хийсэн байт юм а. Энэ дэр би нэг зүйл ингээ харахаар амар том маш тийм хөдөлмөр те асар их одоо бүтээл. Яагаад тэр би ингээ хараад байл. Энэ чулууг өөрөөс ингээ хаглаа тааруулаад байв. Яг энэ зурган дээр яг энэ зураг орно чулуугаар орно тий. Тэгээ зургийг нөгөө өнгөөр нь ялахын тулд би ингээ харахад улаан чулуу, хар чулуу энэ өнгийн одоо тэр байглаас нь түүн гэдэг бол бас асар их тий. Асар их одоо хөлбөр зүтгэл. Тэгээд энэ нэг бүрчлийн одоо баг ингээд нэг зургийг гоё гаргаж ирсэн шүү дээ байгалийн тий. Одоо нэг хүний одоо ингээд тэр нүдийг одоо хамар одоо тэр хувцсных нь одоо тэр нөгөө хэмжээ өнгийн хүртэл чулуугаараа ялах. Энэ бол зөвхөн одоо хэдэн аймгийн чулуу гинэ. Ганцхан Дундгов аймгийн нутгаас л төвжсэн. Дундгов аймгийн нутгаас л төвсөн. Нутгаас Монголын хувьсгал залуучуудын эвлийн одоо залуучуудынхаа хүчээр төвжсэн байсан. Тэгээд үндсэн одоо бас ханан дээрээ цагаан чулуу ингээд нэг бүрчлэн. Тийм байна. Тэгэхээр зэрэг нь бол асар их яг энэ чулуугаар ингэж хийсвэр газар юм Монголд байдаг юм болов уу? Одоо ер нь байдаг байх. Би бол одоо яг ихтэй ховор бах тий. Очныг бол мэдэхгүй. Гэхдээ манай энийг бол ирсэн хүмүүс гайхамшигтай их сайхан юу болсон гэх тэр агаарт одоо тэнгэлт байгаа үүлийг хүртэл ингэ төрсөлдсөн байна. Сайхан бүтээл юм. Их өргөн цар хүрээгээр өргөн одоо утаснаа илэрхийлсэн юм шиг тийм л байна. За ийм сайхан бүтээл. За энэ хоймор хэсэгтээ болохоор зэрэг одоо соёнбоо тэгээд одоо шивэх ах дууныхаа үгийг бүр товоолгож шигтгэж өгсөн байна. Тэгээд энэ болохоор зэрэг их бас их гоё байгаа зү. Одоо ингээд нөгөө шивэх ахтыг яг шилэн тэнлүү хэрэггүй шээдэж ирсэн гамиг ширэн бөмбөгөр сүнэ үг гэдэг одоо тэр дууны үгийг энэ дууны үг чинь яг 1921 оны ардын хувьсгалтай салшгүй холбоотой. Барьцаанууд өөрсдөө одоо Масар хурцын дуурж байгаа тэргүүтээ барьцаанууд өөрсдөө энэ одоо үгийн зохиож дуулсан төвхтэй байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол ялтгүй манай энэ алтан болог манай Сэлэн сайхан нутгийн энэ ардын хувьсгалтай салшгүй холбоотой дуу. Энэ ерөөсөө манай үндсэн брэнд дуу. Тэгээд үг нь ингээд бүр хаймар хэсэг. Үйл явдлыг энэ үг нь энд шингэсэн байх. Яг зөв. Шингэж энэ үйл явдлыг одоо дөрвөн бадаг дууны шингээсэн шивэх ах дуу маань хаймар хэсэгт маань ингээд залаастай байгаа. Тэгэл бас л цаад пон дээр нөгөө цагаан чулууга нэг үрчлэн ингээд шигтгсэн. Бас
бас л энэ хүн нөгөө одоо уран бүтээлчийн агуу нөрөх хөдөлмөр уран бүтээлчийн сэтгэлгээ гэж юм бас их мундаг байгаа байхгүй. Тэгээ мөнхөд одоо энэ одоо бүтээл ингээд байгалийн чулууг нь одоо жижиглээгүй яг өөр нь ингээд нэг хэвийн чулууг түүнэ гэдэг бол хийнэ гэдэг энэ маш том дахин давтчихгүй уран стол бүтээл. Нэг уран дархан хүний нөгөө гар сэлбэр юу чинь дахиж яг тэр завгуур гардгуу гэдэг шиг энэ хизээш давтагдахгүй одоо ийм том бүтээл. Тэгэд мөнхийн бүтээл. Мөнхийн бүр агуу бүтээл. Хүнд нураачдгүй юм бол хизээч илэгдэхгүй. Хизээч илэгдэж байгаа. Сүг зураг хотел түүхийг бүр 5-6 мянган жилийн тэртийг түүхийг үлдээ тий. Одоо хүртэл байсаар л үү. Яг түүний л адил. Тэгээд юмны бас хэлхээ холбоо гэж айгүй муу. Будаг байл одоо бас дахин засвар орно. Энэ бол тэгэхгүй. Тий. Энд чи өөр ингээд чулуугаар ихсэн болохоор хизээ засагдахгүй. Тэгээд юмны хэлхээ холбоо гэж айгүй мундаг юм. Тэгээд манайх одоо нөгөө үйл хөдлөлийн сэргэн одоо эд зүйлсээ одоо музейхаа үзмэрийг соёлын үндэсний төв гэдэг газар сэргэн засуулдаг. Тэгээд бид нар энэ чулуун шигтгэмлээ 2009 онд сэргэн засуулсан. Ингээд сэргэн засуулдаг гэдэг нь өнгөлүүлж байгаа байхгүй юу? Одоо ингээд бас нэг жоохон гоё болгуулад ингээд бас тусгай юм. Хүний бас арчилгаа хэрэгтэй. Гоё өнгөлдөг. Тэгээд энэ ч өөрөө бас урдгийн бүтээл болохоор зэрэг хэр одоо хамаагүй хүн гар хөрөх ёсгүй. Тэгээд соёлын үндэсний төвийнхэн сэргээж өгсөн. Тэгэхэд одоо энэ Мэжидийн бүтэмж гэдэг хүний охин одоо бүтэмжийн Мягмарсэрэн гэдэг хүн тэр баг тэрэд энэ одоо хавийнхаа бүтээлийг одоо ингээд сэргэн засварлсан, одоо ингээд цэвэрлсэн. Тэр бол надад бас л их гоё дурсамж, гоё үйл явдал болж байсан. Таны төрсөн нутаг. Миний төрсөн нутаг Баян хонгор аймаг. Би Баян хонгор аймгийн Бууцхан сумд төрсөн. Оо за энэ нутагт ирээд. Энэ нутагта би музей гэдэг одоо энэ байгууллагын одоо халуун тоогоо бүлээн ам болд багтаад 30 жил болж байгаа хүн. Тэгээ Баян хонгор аймагта музейд 8 жил ажиллаад тэгээд яг эмэгтэй цагаан зэрэг ирж нутаггүй гэдэг шиг тэгээд энэ сайхан нутаг дээр одоо 20 гаруй жил болж байна. Монголынхаа бас энэ соёлын үеийг бас бусдаа түгээж бас энийг бас хайрлан хамгаалж яваа. Тэгэлгүй яг хөө музейн одоо мэрэгжил эзэмшсэн музейгээрээ одоо энэ өөрийнхөө мэрэгжилд үнэнч тэгээд энэ сайхан соёлын өвөг хамгаалж хайрлаж хадгалж хүмүүс түгээд дэлгэрүүлж байгаадаа би бол их бахархалтай байдаг юм. Би нэг зүйлийг их бодож явдаг. Энэ музейд одоо ажиллаж байгаа хүн бүр те энэ музей дотор байгаа бүх зүйл энэ музейд ажиллаж байгаа хүмүүсийн энэ тархинд бүгд байдаг баг. Тэгэлгүй яг хөө бидний зөв одоо баг тээж явж байгаа те шингэсэн. За манай музейн одоо энэ зүүн талын хан дээр болохоор зэрэг одоо ахаад одоо энэ Мэжидийн бүтэмж байгаа нэг одоо шиг тэмбэл байж байгаа юм. Тэгээд энэ шиг тэмбэл нь болохоор зэрэг одоо тэнд нь болохоор зэрэг одоо ховсгалын шуурга гэж нэрлэж байсан. Энэ болохоор зэрэг одоо нөгөө ховсгалын дараа одоо цэнгэл бадрал мандал нөгөө сайхан найр наад маань төрсөлсөн байна. 1921 оны 7 сарын 11-нд одоо Ардын засгийн анхны наадмаа манай энэ одоо Алтан булгийн цэрэг толгой буюу салдат толгой дээр анхны наадам хийсэн. Тэгээд энэ Сүхбаатар жанжин ялан мандсан одоо төвийнхаа одоо яг урталд. Тэгээд энд одоо анхны нөгөө бүрээн дуу Монгол орноо одоо энэ ховсгалыг одоо жочроож үлээсэн тэр анхны бүрээг биш хүрээ одоо үлээсэн тэр дүр төрслийг ингээд төрсөлсөн. Туг нь байна. Тий. Энэ хөвсгөл өдөрцөн хүний одоо ерөнхий дөрх одоо хөргөн байна. Тэгээд Ардын хөвсгөлийн анхны одоо бүрээн дуу болгож одоо монголчуудыг сэрээсэн бүрээ үлээж байгаа ийм юг бас энэ давхар ингээд харуулсан. Тэгэхээр хатаа хүмүүс ингээд хүн байгаа. За тэгээд 1921 оны Ардын хөвсгөл ялсны одоо баяр тэр салдаатлагуудаар Ардын одоо 93 наадам. Тийм байна. Дивж байгаа бүх. Тий, номсон харуулж байна. За энэ доор болохоор зөв хурдан морь үлдчихэж байгаа. Тийм байна. Хамгийн анхны наадам. Хамгийн анхны наадам. Манай Алтан булгад. Энэ цэрэг толгой буюу салдат толгой дээр. Одоо салдат толгой гэж нэрлэдэг. Энэ толгой дээр болж исэн. Тэгээд энэ өөрөө жижигчээр тийм толгой уулал та. Тэгээд тэнд ингээд нөгөө олон цэргүүд ингээд бүчээд тэгээд тэр одоо уул гэх нь мэддэхгүй байсан гэж одоо Ардын журам цэргийн дурталтаас бичсэн. Тэгэхээр зэрэг тэнд их сайхан баяр цэнгэл наадам болж ирснийг илтгэж байгаа. Ёстол нэг давтагчгүй сайхан бүтээл юм. Байгалийн одоо энэ чулуугаар ингэж хийгээд маш их одоо унган төрхөөр байгаа чулууг ийм урлагийн бүтээл, ийм урлагийн мөнхийн бүтээл болгоно гэдэг бол гайхамшиг. Энийг одоо санаачилсан хүн.
Энэ одоо ерөөсөө нөгөө ардын хувьсгалын музей гэж анх байгуулагдсан шүү дээ. Манай музей чинь. Тэгтэл одоо нөгөө манай Монголын нэртэй уран баримлж, уран зураач, архитектурч нар маань бүгд л энэ цуглаал. Тэгэл тэр мундаг хүмүүсийн толгооноос сэтэж гисэн. Байгалийн тэр чулууных нь өнгөөр бүх дүрслэлүүдийг гаргаж ирсэн байна тий. Тэгээ энэ бүрслийн одоо тэр байгалаас нь тэр чулууг уулж түүх бид нар өөр хідэн жирхэг чулуу зүгээр ингээл очиод энэ чи хамаал ачаад ирэхгүй шүү дээ. Тэгэл яг энэ энэ чинь нэг үржлийн явуулт хөдөлмөр маш их. Тэгээд одоо ийм мөнгөний чулуу гэдээ бодвол одоо тэр Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн гишүүдийн одоо хүчээр гэж байгаа юм. Тэр олон эвлэлийн гишүүдтэй ийм мөнгөтэй чулуу одоо. За энэ малгайных нь хэмжээр чулуу юм байна шүү те. Тугных нь юм байна шүү гэд энэ бүх юм чинь өөрөөс хэмжээр юмнууд нэг үржлийн түүн гэдэг бол асал их хөдөлмөр гайхамшиг зүтгэл те. Энэ зүйлийг хийсэн бүтээсэн тэр үеийн одоо ахмадууд бурлуудаа маш их одоо талархаж байна. Би энэ байхгүй сүнс нь та бидний сонсч л байгаа. Дурсцэл юм байна гэдэг тийм. Учиртай гэж манай гөгччүүл ярьдаг тийм. Тэгэхээр хийсэн бүтээсэн хөдөлмөр, хийсэн бүтээсэн бүтээл гэдэг болгоны цаана ам байгаа. Тэр болгоныг хараад баясчил байгаа. Өнөөдөр энэ өөрсдийнхөө бүтээл. Бид нар чи энэ чинь алдаршуулж энэ одоо хүний чинь магтаж шаашаад байгаа болохоор зэрэг мэдээж дандаа баярлж байгаа. Тэгээд энийг сурталчил түгээд дэлгэрүүлж байгаа бас та бүхэнд маш их баярлалаа. Энэ дээр их гоё одоо яг нэг Монгол гişиг бас нэг юм. Энэ барилгынхаа юмнууд та бас нэг ярьж байна. За манай барилга бас их түүх намтартай барилга. Тэгээ манай одоо яг музейн зориулалтын барилгыг 1971 онд одоо хуушнаар зөвлөлт холбоот усаас одоо тусламжаар барьж авсан барилга байгаа юм. Бэлгийн барилга гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай бэлгэлсэн Монгол улсад бэлгэлсэн. Тэгээд яг музейн одоо зориулалтын байшин. Тэгээд энэ байшингийнхаа ерөнхий архитектурыг одоо хийж бүтээхдээ яг ийм одоо завгартай байшин музейн зориулалтын байшин өрмийн улсад байдаг гинэ. Тэгээд яг тэр одоо завгараар бүтээсэн гэсэн одоо манай музейн түүхэнд одоо тийм түүхэнд бичигдсэн байдгийг. Тэгээд энэ одоо энэ нөгөө энэ хэсэг шовгор байгаа тийм. Энэ нөгөө нэг ингэж яг байгалийн гэрлэр яг энэ шиг ингэж харагдаж байгаа. Одоо яг одоо битэрийн зогсож байгаа дээр чинь бол яг ингэж шилэн хийцэн шилэн ингэж одоо гэрэлтүүлэг тэр чигээр ингэж харагдаж байгаа үстэй. Тэгэхээр зэрэг байгалийн гэрлэр одоо бүгдөө ингэж тойроод ингэж 8 ширхэг юм стакан байгаа. Одоо стакан одоо юм одоо гэрэлтүүлэг тийм ингэж 8 ширхэг энд голынх тоон 9 юм. Тэгээд их юм өвөрмөц одоо юм тоон маягийн тийм. Их тийм гоё одоо Монголд ер нь музейн зориулалтын барилга яг тухайн үедээ тэр социализм үйлдвэр хоёр барилга баригдажсэн билээ. Нэг нь Ленинийн музей, нэг нь манай энэ ардын музейн зориулалтын барилга бас цаанаас бас юу байх вэ те? Одоо стандарт нэг юм байх та. Одоо нөгөө үзмэр үзүүлгийнх нь урсгал юм байна. Одоо тэрэнд ажиллаж байгаа хүмүүс одоо энэ танхимдаа суунч гэдэг. Манайх ч ерөнхийдөө ингээд 3 давхар байхгүй. Яг 1 2 дугаар давхартаа дээр одоо нөгөө үзмэр үзүүлсэн. Тэгээд одоо нөгөө чигмиг одоо тэр одоо хилэгдэл бас юм бас тооцох уу? Байлгүй яг бас байгаа тийм. Чигшилтэй бүх юм одоо хэмжээ дамжаатай бүх юм норм нормативтэй стандарт. 1971 онд урлагийн гавьяа зүтгэлтэн Үу болд гэдэг одоо уран баримлчин барьсан. Одоо Ленин Сүхбаатар хоёрыг уулзж байгааг харуулсан дотны яриа нэртэй. Одоо баримл монументал юм том баримл манай музейд бас баригдсан байдаг. Музей дотроо ийм том одоо монументал баримлтай музейнүүд ховор байдаг. Тэгээд яг түүхэн үнэндээ бол яг энэ хоёр маань ингэж нүүр тулж яг ингэж сууж байгаагүй. Гэхдээ одоо ийм уулзсны хэмжээний юм юу хоорондоо харилцаа холбоо. Уулзсны хэмжээнд одоо манайхан тэр тусламжийн гарыг одоо Оросоос сунгаж бид нар одоо энэ агуу сайхан ялалтанд хүрсэн гэдэг ухагтхан одоо социализм үеийн бүх хүмүүс суусан байдаг. Тэгээд яг тэр хүсэл баримтлалаар энэ одоо баримл маань баригдсан. Тэгээд энэ баримл одоо бас манай музей үтсэн хүмүүсийн одоо музей үтсний дурсгал болж энэ тус зураг одоо ахуулдаг бас их сайхан одоо түүхэнд энэ хоёр хүн ер нь ингэж биечлэн уулзж ирсэн түүхүүд. Түүхэнд энэ хоёр бол уулзж байгаагүй. Одоо хоогийн үзэл суртлаар л одоо энэ бүтээл баригдсан юм аа. Яг монголчуудын ой ухаанд бол Монголын одоо төлөөлөгч Ленинд бараалгаа Ленинтэйгээ гараа бариад Ленинтэйгээ яг ингэж хамт суугаад одоо тусламж авцарч бид нар энэ дарал мөрчлөгөөс ангиж ярьсан юм аа гэдэг ойлголт бүх хүмүүсийн сэтгэл зүйн өдийг хүртэл одоо байгаа. Одоо байж л байл тий сайхан. Одоо тухайн үед яхаа түүхэнд уулзаагүй байсан ч гэхдээ тэрнээс илүү бас уулзсан юм шиг юм бэлэгдэл төр
юм гоё гаргаж ирсэн юм. Яг монголчууд амны бэлгээс аштын бэлэг гэдэг. Тэгээд энэ сайхан бэлэгдэл одоо ерөөл бэлэгдлийн бүтээл гэж үзэж болно тийм. Ив найрамдал. Ив найрамдал Монгол Оросын одоо ив найрамдал ерөөл бэлэгдлийн мөнхийн бүтээлээ гэж бас хэлж болно. Тэгээд танаас бас их гоё сэтэл гардаг их мундаг хүн биш үү? Монголын одоо хоёр улс орны цаашдын одоо ялалт эндээс эхэлсэн. Цаашдын ч одоо ийм найрамдал бас ийм байгаасаа гэдэг үүднээс бас харуулж өгч шүү дээ. Яг ингээд бид нар ч нэг гэртээ байгаа тэгвэл гэрийнхээ хэмжээний мэд сэтгэн. Тэгэхээр ер нь хүн ер нь бол явж үзчихэж л ер нь энэ эх орныхоо төлөө Монголын бүх одоо энэ ард түмний тэ аав ээж өвөг дээдсүүд нь бүгд л одоо энэ дөрөөс энэ эх орныхоо төлөө тэмцэж явж байсан. Ийм бахархмаар. Тийм учраас монголчууд бүгд л одоо энийг л ойлгох ёстой байдаг юм байна. Би нэг бол одоо явж үзчихэж л хүн өөрөө мэддэг юм байна. Олон одоо сум аймгийн музейгээр бас би монголчуудаас ороосоо гэж боддог. Тэнд орох юм бол тэнд соёл түүх байгаа ш. Тэнд бидний мэдэхгүй асар том түүх тэнд байдаг юм байна. Тэгээ тийш ингээд дахиад их сум руу нэг орохоор шал бас нэг түүх ярьж гэлждэг. Дахиад нэг аймгийнх нь өндөр тэнд бас л нэг өөр юм ярьж тий, өөр онцлогтой. Тий, онцлогтой. Тэгэхээр бидний энэ Монголын одоо аялал жуулчлал ялангуяа дотоодын аялал сайхан байгалаа үзэлгүүл явах уу, гэр талаараас явуулгуул явах уу. Гэхдээ нэг гэр бүлээрээ сайхан очиод тэр аймгийнх нь сумынх нь музей рүү бас нэг ороод нэг нар зөв тойроод гарахад тэр толгойд бас юм бодогдондоо. Тийм. Одоо ч бас хүмүүс одоо ингээд бид нар ингээд яг ярихад их гоё түүхэн сонсогдож байгаа боловч тухайн үед энэ газар нутаг дээр өнөөдөр шиг бид нар шиг юм амгалан ийм сайхан амьдрал хүн болон байгаагүй. Хүүхэд багчлалаас ахуулаад өдөр тутамд буунд дуу чимээ хэний төлөө? Юуны төлөө энэ цусаа урсгасан юм? Юуны төлөө тэ Монголын ирээдүй бидний төлөө шүү дээ. Үнэхээр бахархлын одоо сайхан музей дотор ингээд суугаад энэ хүмүүсийн бас нэг төлөөл болоод Монголын ард түмэд түүхийг бас танилцуулаад явж байгаад нь танд талархаж байна. За маш их баярлалаа. Хүн болгон бас нэг юм мэрэгчлээд бас нэг зүгээрийг сонгодог байх шүү дээ. Магадгүй энэ тий хөгдөлтэй энэ бүх хүмүүсийг нэг нь дурсаасаа гэдэг таны өгдөлчөөч болно. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн би туйлын баярлж байна. Яагаад тэгэхээр зэрэг Сэлэнг сайхан нутгийн өв соёл 1921 оны ардын хувьсгал гэж одоо манай зөвхөн манай брэнд гэхээр тийм ээ одоо манай одоо Алтан булаг манай Сэлэнг сайхан нутгийн энэ газар нутаг дэвсгэр дээр энэ үйл явдал болсны түүхэн гэрч одоо үзмрүүд манай музейд хадгалагдаж байдаг. Бид бүхэн Сэлэнг сайхан нутгийнхаа энэ өв соёлыг хадгалж, хамгаалж олон нийтэд түгээн дэлгэрүүлж байдаг ийм одоо хамт олон байгаа. Манайх одоо 14 үлээ бид бүхэн энэ соёлын сайхан өвийг одоо түгээн дэлгэрүүлэхэд хүчин зүтгэж байдаг. Тэгэхээр энэ одоо сайхан үйлийг, сайхан одоо сурталчилгаа, сайхан нэвтрүүлэг хийдэг та бүхэнд одоо туйлын их талархлаа. Та бүхний ажил үйлс өөдөө дэшээ байг. Та бүхний минь өөдөө тэмүүлэх галын бурхан, өрхөн дээр буусан долоон бурхан, үн мөнхөд ивэж холтгоо гэдэг ерөөлийг өргөж байна миний хувьд. За сайхан өрөөлн Баттар шиг. Хурээ. За тэгээд олон түмэн сайхан музейгээр сайхан зочилж Сэлэнг аймгийн Алтан булаг сумаар түүх их харин шүү дээ тий. Чингис хааны ахуулаад түүх их байгаа. Музейгээр л орж их юмыг бас суруул тий. Хабуул хаанаас ахуулаад тий. Чингисийн хайртай хатнаас ахуулаад манайд бол ярих юм, үзэх юм, харах юм, агуу их юм бэ. Манай компани сайдын үнэний тэжээл, ордож байгаа махны үхрийн тэжээл, дахианы тэжээл, уулын тэжээлүүдийг импортоор оруулж ирж байгууллага болон эрчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчим засгийн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр тэжээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 797 7757 95 11 44 97 80 тэгдэрв 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Нэвтрүүлгийн ивент төгчээр ГГ Гоёл брэнд Монголын уламжлалт өв соёл зүү ороож ойсон арьсан ширэн бүс нарийн гар урлал уруу хаан чамин тансах хийц бат бүх чанараараа өвлөгдөн үлдэх үн цэнийг
бид урлан гэгээ гоёл брэнд. Нэвтрүүлгийн ивент төгчээр Сүнгэр компани уламжлалт борцтой, борцогтой хийцтэй цай Монгол амт. Сод тэг тав. Манайд бүх төрлийн түүхийс судалдаалагдж байна. Давуу тал нь сардуус сайтай учир өссөн унахгүй, элдв үнэргүй, хүний биед харшил өгөхгүй. Бүх төрлийн хэмжээ байгаа. Хямдралтай худалдаа явагдаж байгаа тул та яараарай. Дэлгэрэнгүй мэдээллийг сод тэг тав онлайн шоп Facebook хуудаснаас аваарай. Хаяг 3-4 хорооллын эцсийн 4 замын уулзураар урагшааргээд 70 м-ийн баад хевсэнцэр гэр авахын бараа. Холбогдох утас 8042 тэг тав 8077 тэг тав. Хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэн. Нэвтрүүлгийн ивент төгчээр эрч хүчийг сэргээх Даби Унда. Нэвтрүүлгийн ивент төгчээр Алтан босхын хишиг компани эрүүл мэндэ нэг халбаг хушгины нунтгаар дэмжиж. Нэвтрүүлгийн ивент төгчээр мөн хурлан Монгол үндэсний дээл уламжлалт өв соёлоо эрхэмлэн байдлаа мөн хурлан. Нэвтрүүлгийн ивент төгчээр сайхан тал цагаан будаа байгалийн шимийг шингээв. Хангэ компани амар байна уу? Эрхэм хүндэт хэрэглэгч харилцагч та бүхэндээ Монгол түмний уламжлалт их баяр цагаан сар гал морин жилийн сар шиний мэндийг өргөн дэвшүүлье. Хатган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр хатан өвлийн жаврыг хураан золгох ёроол дээр хөх Монгол даяара дээдлэн өргөх цацал дээр хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсвэ. Сар шиндэ сайхан шинлээрэ Хангэ компани. Нэвтрүүлгийн ивент төгчээр Триллион Effect компани эрүүл эко сонголт Goodwill. Нэвтрүүлгийн ивент төгчээр Mission Oil Mongolia 100 жилийн түүхтэй Японы тэргүүлэгч хүнсний тос. Mission Oil албан ёсны эрхтэйгээр худалдаалагдж эхэллээ. Ивент төгч Биелэг хүнс компани Монгол уламжлалт зоог жинчин бууз банш өв соёлоо дээдлээ. Ивент төгч Итүүгэн урлан бид чанарыг эрхэмлэн урлан. Нэвтрүүлгийн ивент төгчээр монголчуудын хүндэтгэл бахархлын бэлэгдэл мөнгөн аяга оргилон мөнгөн аягны уламжлалт хийц. За манай энэ яг угсаатны одоо зүйн танхимын одоо Монгол гэрийг харуулсан. Монгол гэр маань ерөнхийдөө бол хувьсгалаас өмнөх Монгол айлын өнгө дөрөх ямархуу байсан бэ гэдгийг харуулсан. Тэгээд музейн үзмэр үзүүлэг учраас одоо нөгөө манайхан чинь одоо Монгол гэрт орж үзээгүй, Монгол гэрт бас амьдраагүй хүмүүс тэр дундаа гадаадынхан энэний өмнө зураг авахуулах, энэ дээр бас ингээ ороод суучих гэсэн нэг тийм сэтгэл эрмэлзэл дүүрэн бас үздэг юм. Тийм учраас одоо манайх шин дэглэлтэр ингээ тийм суур хийгээд тэгээд өмнө нь ингээ зогсоод одоо авахуулахад бас зураг авахад бас эвтэхнэр ингээ юугаа хийсэн байжээ. За тэгээд ерөнхий өнгө бодог бол яг ингээ хуучны тэгэл яг тэр үеийнх нь юугаа тий. Яг тэр үеийнх нь өнгө зохицлоор дэглээд тэгээд энэ одоо тухайн үед байсан одоо манай музейд байгаа үзмрүүдээ ерөнхийд нь ингээд дэглээд Монгол гэрт одоо нэрхтээ хүний идэл хаанаа байсан, эмэгтэй хүний зүү утсан айл талдаа байсан, авдар хаанаа байх, ширээн хаанаа байх, бурхан айл зүгтэй байсан, бурхан айл зүгтэй байж одоо юу юунаас хамгаалж исэн гэл энэ чинь нарийн утга төгөлдөр байдаг шүү. Тийм учраас тэр дагуунд бид нар дэглэж эсхий туурагтан гэдэг одоо энэ сайхан тий. Энэ туурагтан монголчууд энэ Монгол гэр энэ хөсөг тэрэгний тэрэг Монгол адууны мөр дэлхийг одоо тэр хаавсан барууны Азийн урдаар бүр ингээд
хөөчгсөн шүү дээ тийм сайхаагүй. Тэр хүн нүгээс шахуулаад их Чингис хааны үед одоо тэр хөсөг тэргэн дээр Монгол гэр явж ил байсан. Энэ ахуй соёл угсаатны энэ сайхан соёл түүх явж исэн. Тийм л одоо бахархмаар тий. Тэгтээ өнөөдөр та бидний яг энэ сайхан Монгол одоо энэ сайхан эсхий туурхтан гэр дотор айл гэр бүлийн тэр ёс заншил өв уламжлалууд тэр хамаг бүх тэр Монголын түүх соёл өөр энд байдаг тий. Тэглгүй яг. Эндээс хүн төр бүх байдаг. Тэнийг л одоо өөр хүүхэд залуучууд хойч үедээ бид нар одоо мэдүүлэх, таниулах, тэднийхээ мэдлэгийг нэмэгдүүлэх л одоо бидний үндсэн зорилго байхгүй. Энэ гэрт амьдрах өөрөө цаана тэр том соёл байна шүү дээ. Тий. Маш том ухаан байна. Энэ гэрт хаана хэн суух вэ? Энэ гэрт яаж хоол хийх вэ? Хүүхэд багчууд нь хаана байх? Зочин гэрчээ орж хаана суух вэ гэдэг тий. Асар том Монголын соёл түүх өөрөө энэ эсхий гэр дотор өөрөө явж байдаг. Тэглгүй яг энэ бол манай Монгол уламжил, манай Монгол мартаж болохгүй тийм. Тэр чигтээ энэ гэртэй холбоотой. Тэр зүйлээ одоо бас ингэ харуулсан байна те. Гэхдээ одоо ингээд яг авдарны хээг энэ одоо хэдэн жилийн юу вэ? Багцаагаар. За эдгээр болохоор зэрэг 19-р зууны ихэнх үеийн одоо нөгөө маажинсан, зөмбөрцсөн хэтийн одоо нөгөө хээ хуарна өөр тэгээд одоо өвөрмөц юм онцлогтой. Одоо хааны үдээс гэдэг яг нөгөө сураараа тий. Одоо сураар үдээрээ үдснээрээ яг тэр чигээрээ л байж хан бол. Би бас Говь Сүмбэр аймгийн Баян тал суманд нэг очижсэн. Боржхон гэр гэж бас байд юм. Дархад гэр гэж байд юм. Бүр ингээд гэрүүч их өөр тийм байна. Дархад гэр болохоор ингээд нөгөө тооны юм баг юм жижиг. Боржхон гэрч бол онсон маягтай тийм тоон хуваагдаад тэгээд дотор бүх юм аач явждаг. Тэгэл тоон хүртэл өөрөлдөө сархин нэгэн тоонтой. Тийм сархин тоонтой. Тоон байна. Ер нь л одоо ингээл нөгөө боржхон, хотгой, дураанхаа, бурай, тургууд гэл те маш олон өөрийн ястан үндэстэн өөрөөр Монголд байдаг юм байна. Нэг хүнээр Монголыг дөгнж болдгоо гэдэг шиг. Тэр болгон чинь өөрийн гэсэн. Тэгээд нэг өөрийн гэсэн хиллэг аялагтай байдаг юм байна. Айгуу гоо. Тэгэхээр тэр монголчууд би ингэ явж байгаа тэр өөрийн аялгаа битгий мартаасаа. Ялангуяа эсхий туурхтныхаа Монголын угсаатны маш сайн л одоо дээдлээсэй гэж боддог. Энэ өөрөө салшгүй бидний мах цустай холбоотой хэлхийтэй үг аялгаасаа ахуулаад хийж, хоолцоо хийж, идэх жаяг ёсоосоо хүртэл ахуулаад тий. Бүгд түүх байдаг. Зүгээр ингэж харагдаж байгаа бол энэ дотор нэг бүсэл ярих юм бол маш их юм ярих. Тэг нь одоо энэ юунд яаж хэрэгэлдэг, хэдийн үеэс хэрэгжилж исэн, хэн хэрэгжилж исэн гэж явахад манай энэ үзмөрүүд бол өнөөдөр та үеэр одоо зөвхөн энд одоо яриад дуусахгүй. Хэдэн өдрийн яриа, хэдэн одоо цагийн яриа үргэлжлэнэ. Ариу юм шүү дээ. Баялаг. Нэг онд одоо уран баримлч Даваацран гэдэг одоо хүн хийсэн Эгчинжин Сүхбаатарын хөшөөний өмнө тэгэхээр 1921 оны ардын хувьсгалын удирдагч одоо Монголын ард түмний агуу хүү одоо Эгчинжин Сүхбаатарын өөрийнх нь одоо сууж исэн ширээ сандал тэгээд бичгийн хэрэгсэл өөрийнх нь бичгийн хэрэгсэл зэргийг одоо бид бүхэн хараад байж байна. Энэ бол манай музейн одоо яг хамгийн одоо нандин үзмрүүд байж энэ тухайн үедээ хэрэгжилжсэн бодит баримттай тийм ногоон гантик чулуун сүртэй бичгийн хэрэгсэл тамганых нь хайрцаг бэхийн савнд бүгд одоо ногоон гантик чулуугаар хийгдсэн нарийн нандин ур хийцтэй тэгээд энэ тухайн үеийн одоо Оросоос одоо орж ирж исэн энэ гоё дүүпэн яг Орос хэв маягтай тэгээд Эгчинжин Сүхбаатар өөрөө одоо арын тэр одоо сандал дээр ширээн сууж одоо албан үүргээ гүйцэтгэжсэн. Манай музей үүдэнд байж байгаа жижигхэн байшин орж ирэхдээ анзаарч харсан болов уу? За тий. Тэр байшин Сүхбаатар жанжин 1921 оны 3 сарын 18-наас 7 сарын 2-ны хүртэл ажлын байраа болгож энэ хэрэглэгдэх үнэдийг одоо хэрэгжилж одоо бичгийн болон энэ одоо ширээний хэрэгслүүдийг хэрэглэн албан тасалгааны хэрэгслийг бид нар оруулж тавьсан. Тэгээд тэр байшинд маань өөрөө нөгөө тохиол байхгүй халаалт ороогүй учраас эндээ одоо оруулж ирж тавьсан. Бидний мөрөөдөл бол энэ бичгийн хэрэгсэл, энэ албан тасалгааны хэрэгсэл яг тэр байшинд яг тухайн үед одоо ямар байснараа дэглэж тавихыг одоо мөрөөддөг. Тэрийгэ хүмүүст сотч өөрчлөлийг хүсэхгүй тий. Яг одоо бас яг тэр үеийнхээ баримтаараа байвал нөгөө яг л
бодит түүх юм шүү дээ. Тий, яг л одоо бодит байснаар энэ байшинг зүгээр гадна талын л зассан болохоос яг тухайн үеийнхаараа байгаа байшин байхгүй юу? А бид нар энэ үнэтэй цэтэй нарийн нандин оруулаад тавихаар нэгдүгээр тохиолдолгүй, хоёрдугаар халаалтгүй болохоор эднэр маань бас нэг хадгалтын горим алдагдаад энэ үзмрүүдээр муудах учраас одоо яг энэ Сүхбаатар жанжны хошууны өмнө ингээд дэглээ тавьсан байгаа маа. Урт нь хэд вэ? 6 м өндөр. 6 м өндөртэй. А тэгээ Сүхбаатар жанжинд монгол хүний хийж өгчсэн цаг бас хажуу талаа. Монгол хүний. Тий. Монгол одоо уран дархан хүний хийж өгчсэн цаг. Сар гариг өдөр гардаг ийм одон цаг. Тэгээ тодорхой хэмжээний одоо цаг Монгол хүний одоо бүтээл байх нь шүү дээ. Монгол хүний бүтээл. Цагийг бүтээсэн байх нь. Цагийг бүтээсэн. Цагийг бүтээхдээ сар гариг өдрөн солигддогоор яаж солих юм бэ гэхээр өөрөө нөө баадуутай. Одоо эндээс ингээ харахад тэр доотлын ингээ 3 нүхнээс ингээ баадуу гараад ирсэн байгааз. Тэгээ тэр доор тэр шар төлхөөр унжиж байгаа. Тэр дэлгүүрээр дэлгүүрдээд сар гариг өдрөө тохируулчин. Механик цаг маань явдаг эргэлтээр эргээд явна. Тэгээд тодорхой нэгэн цаг болохоор тэр дээр байгаа хөхөө донгоддогоор ийм одоо тийм ийм одоо мундаг цагийг бид нар бас энд. Энэ одоо хэдэн жилийн өмнө түүх вэ? Энэ одоо Сүхбаатар жанжинд бэлгэлж исэн гэхээр 1921 20 донд л өгжсэн байж таараа. Тийм. Тэгэхээр одоо бас энэ их хугацааны төвхийг одоо жанжин Сүхбаатар 97 бараг 100 гаруй жил байж тээ. Тийм одоо ийм одоо бодит төвхийг харуулсан бодит төвхийн гэрч юм цаг хадгалагдаж байна. Бараг 100 жилийн төвхтэй цаар юм байна. Гэхдээ монголчууд хийж бүтээсэн баг. Тийм монголчууд. Монголчуудын өвгдөөц ухаан гэж асар том ухаан шүү дээ. Тэгэлгүй яг. Дэлхийн хэмжээс итгэж тэнгэрийн хэмжээнд одоо тэргүүн зулаага чиглүүлж явдаг хөх толготой монголчууд гэж агуу дээдсүүд. Тэр дээдсүүдийн үр хойч болоод энэ Монгол их орондоо бид нар амьдарч бахархаж явдаг. Бахархаас өөр яах вэ? Тийм биз дээ. Тэгэлгүй яг. Энд тухайн үед асар том тэмцэл явсан. Энэ их орныхоо төлөө, энэ хүн ардынхаа төлөө. Тийм ээ? Тэр монголчуудын өвөг дээдсүүдийн ухааныг бид ярих юм бол ухаанаас бид суралцах хэрэгтэй. Тархиндээ л хийж явах хэрэгтэй юм. Тэр олон төрлийн эми урмал байж байгаа. Тэнд өвгдүүд маань очиод нэг урмлыг амсаж үзээд энэ бөөрөнд нь цай, энэ нь зүрхэнд нь цай. Тэнд альва нэг юм багаж байгаагүй. Тэнд зөвхөн тэр хүн амтлаад үзэж шинжиж ирсэн. Түүний лайдал бас л цагийг бас гаргаж бүтээсэн. Өшөөч их юмыг бүтээсэн өвгдээсүүд юм сайхан. Асар том түүхүүд байж идэг. Хүн өөрөө сэтгэлдээ нэг сайхан хадгалж явах нэг сайхан. Өв соёлыг хадгалах. Хаана хадгалахаар сэтгэлдээ тарих оюун ухаандаа сайхан хүн шингээж хадгалах. Мөн одоо Монгол улсынхаа архивд болон музейд хадгалах юм байж идэг. Танаа хамт олон бас талархж байна. Бахархж байна. Цаашдын одоо энэ сайхан өв соёлоо Монголынхаа одоо өнцөг болгон зүгээс ирж байгаа дэлхийн өнцөг болгоноос бас ирж байгаа хүмүүстэй сайхан энэ Монголынхаа энэ сайхан түүх соёлыг сайхан түгээж тархинд нь мэдрүүлж тайлбарлан тэр цаг үед өөртөө байсан юм шиг гой сайхан ярьж тайлбарлаж байгаад нэг сайхан санагдаж байна. Альва юм бас ингэ тайлбарлаад хийх нэг гоё чухал байдаг тийм. Баярлалаа. Яг л тэн дотор байгаа юм шиг тэгжсэн. Яг л та яг тэр цаг үед өөрөө байж байгаа ирсэн юм шиг надад айгуу тайлбар хүмүүс толгож бас чадвар байна тий. Манай тайлбарлагч нар гарамгаа гоё ярина тий. Бид нар бас их сурсан одоо хэл ярианы баялаг сайтай энэ түүхийг өөрсдөө мэддэг. Тэгээд уран цэцэн үхтэй уран зохиолыг байн уншдаг, шүлэг яруу найраг оролддог манай тайлбарлагч нар хүмүүндэг охтууд байдаг. Тэгээд тэд нарыг та яриулвал бас их гайхамшигтай. Надаас одоо өөр надаас бас өөр сэтгэлгээгээр залуу хүмүүсийн чинь сэтгэлгээ залуу хүмүүсийн оюун бодол гэж мундаг шүү дээ. Тэгэхээр нөө музей тайлбарлаж байгаа хүмүүс их цаана бас их одоо бараг энэ түүхийн тий бас тэр тайлбарлах юм бол асар том тэр нэг үйл явдлыг тухайн хүндээ тайлбарлан ярих гэдэг бол бас их чадвар. Тий. Өөрөө тэгээд амьд энцэг tapet байх хэвээр. Өөрсдөө боловсруулах хэвээр. Одоо хүмүүс нэг ингээд би энэ мэрэгжлийг эзэмсэн ингээд болоо гэдэг ингээд нэг зүгээр ингээд ярьж байгаа шүү дээ. Тий. Бид нар бол одоо байнга юм судална, үзэн, харна, цаг үеэс өрөөсөө хоцорж болохгүй өнгөрснийг бас байнга шинжил судална. Хүн ирээд одоо асуухад манайхан чинь тэрэн дээр хүн тэгж ядлаа одоо тэрийг ингэж уншина гэл энэ ногтод ингээл уншиж байгаа жишээтэй. Тийм мундаг хүмүүс байдаг шүү дээ. 1921 оны ардын хувьсгалын одоо гэрч болсон үзмрүүдийн нэг одоо Максим Полиматыг та бүхэн танилцуулж байна.
За энэ одоо Максим Пелмот нь бол энэ нөгөө дөрвөн пулмат тий дөрвөлжин сумын үүдэнд дөрвөн пелмотыг одоо зааж анхны буунд одоо нээсэн энэ дөрвөн пелмотны нэг нь энд ингээд тавьсан байна. А манай музейд ерөнхийдөө 3 пелмот нь байдгийг. А нэг пелмот нь Дархуул аймгийн музейд байгаа. За тэгээд одоо пелмот ангийн дарга Дамдын сүрэн. Бүгтэр Дамдын сүрэн гэж одоо алдарсан ийм хүний зургийг одоо манай Сэлэнгийн тухайн пулматыг одоо ахалж ирсэн. Тийм, пулмат ангийг одоо ахалж удирдах ирсэн. Энэ хүний зураг нь бас одоо энэ пулматтайгаа салшгүй холбоотойгоор нэрлэгдэж ерөөсөн харьяат одоо Юндингийн дорж зураачийн зурснаар манай музейд хадгалагдаж байна. За энд одоо яг жинхэнэ одоо цэргүүд сургуульд хийж байгааг харуулсан. Эренцэн гэдэг одоо зураачийн зурсан зураг байж байна. За одоо нөгөө Орос сургагч ирсэн. Максим Пелмотоор нь ингэж буудан шүү. За Винтаваар нь ингэж буудан шүү гэдгийг зааж сургаж исэн. Цэргүүд одоо хэрхэн яаж энэ тулдаанд оролцох вэ? Одоо хэрхэн яаж энэ буугаар буудах вэ гэдгийг одоо нор сургагчийн одоо удирдлаганд ор суралцаж сургуультай хийж байгааг харуулсан. Ийм одоо уран зураг энэ дэглэгдэж тавьсан байна. За 1921 оны ардын хувьсгалыг харуулсан ийм одоо том хэмжээний дэлгэмэл зураг байгаа. 1900 энэ бол яг тэр үеийн одоо яг зураглалуу тийм. Яг тэр үеийнх нь одоо зураглал одоо яг энэ бодит байдлыг 1921 оны ардын хувьсгалд оролцсон барьцаанууд одоо хэлж өгөж тэгээ өөрөө одоо энэ Дондог гэдэг зураач бол маш их түүхэн баримтуудыг уншиж одоо судалгаан дээр үндэслэлийн зургийг бол зурсан гэж одоо бичсэн байдаг. За тэгээд 1921 оны ардын хувьсгалын ерөнхийдөө одоо нэг иймэрхүү төрөлтэй болсон юм а гэдгийг л харсан. Нөгөө дөрвөн пулматад яг аль За дөрвөн пулматад тэр саадлын тэр дэмждэр одоо нөгөө дөрвөн маань тэрний одоо үүдэн дээр дөрвөн пулмат манад заагдаж исэн. За тэгээд энтлийн Ирэн Арс одоо энтлийн модтой уулыг Ирэн Арс гэж нэрлэдэг. Ирэн Арсны зүгээс одоо марта одоо барьцаанууд маань одоо сайхны хөтлийн тэнд одоо тэр доохон арал дээр сургалтаа хийж агаад наашаа энэ мото уулаараа дамжаад ирээд наашаа одоо тултаанд орсон байдаг. Нэг хэсэг нь энэ одоо улаан бургас гэдэг манай энэ одоо байдаг нэг хэсэг бургастай газрын зүгээс нэг хэсэг нь Сэлэнгээс ирдэг замаар ингэж орж ирсэн байгаа. Ингэж орж ирсэн юм байна. Тэндээс нэг орж ирсэн юм байна тий. Ерөнхийдөө бол 4 хороо байсан. 4 хороо байсан. Скватер жанжин 400 монгол цэргээ 4 хороо болгож хуваасан. Нэг одоо нэг хороо 100 цэрэг байгаад. Тэгээд 4 хороон дарга нь энэ одоо зурган дээр улаан төг барьсан морьтой хүнээр төрслөгдөж зурагдсан. Нэгдүгээр хороо одоо энэ дэвжин тонцгийн хороо. Энэ улаан тогтой. Хоёрдугаар хороо цэрэн дэрж хороо. Гуравдугаар хороо хасаатар хороо, дөрөвдүгээр хороо базар садын хороо тэнд ингээд. Энэ 4 хороо. Ерөнхийдөө манай монголчууд яаж одоо бодож сэтгэж исэн бэ гэхээр зэрэг ерөнхийд нь ингээд номон толгуурт оруулаад хойд хил рүү шахах бодлогыг барьчихсан. Тэгээд энэ одоо энэ асж байгаа галчин нөгөө Маймачин хотод энд маань гамын цэргүүд үүрлцсэн байсан. Тэгээд яг түүхэнд бол 10,000 гам ингээд бичээд байдаг. Бодит одоо судалгаа сүүлийн үеийн одоо судалгаа хэшиг докторийн судалгаан дээр бол 2,000-ад гам бол энэ одоо хягтын Маймачин хотод бол одоо үүрлж исэн байна. Тэгээд 400 монгол цэрэг бол нэрс одоо давуу юм хүчтэй дайсныг бол одоо элдэн хөөж ялсан байна гэдэг судалгаа алгарч. Энэ рүү бас монгол цэргүүд дайрч орсон юм байна. Тий, одоо энэ гамин цэргүүд энэ саарл бөгөн саарл утастай ийшээ хөөж гаргасан юм байна. Энэ одоо цэргүүдийг хөөж гаргаж байгаа. Тийм байна. Тэгээд ерөөсөө 4 хороот байгуулад тэндээс орж ирсэн юм зургаар тий. Ингээд яхад 4 пулмат манд яг нэг дор дөрүүлээс юм уу? Ерөнхийдөө л одоо гол цэг рүү энэ нөгөө тэр шатж байгаа хэсгийн тэр олон барьцаанд одоо нөгөө гамингуудын үүрлж байгаа хэсэг рүү гол одоо хүчээрээ дайрч. Тийм дайрч одоо нөгөө энэ цэргүүдээ л одоо хамгаалж нөгөө дүл рүү гол хүч рүү галалж ирсэн, гал нээж ирсэн юм билээ. За тэгээд тухайн үеийн одоо нөгөө одоо харагдж байгаа нь Оросын сүмчин бас байсан. 1921 он гэж байсан байгаа. За тэгээд энэ одоо соврогтой жижигхэн толгой байгаа. Нэг шиг харагдаж байна. Энэний энэ баруун хойд талд ингээ харахаар зэрэг ногоон дээвэртэй хүрэн байшин нэлээд тод өнгөөр зурагдсан байна. За энэ байшин Сүхбаатар жанжин Дамбад дугар гэдэг хүнээс худалдаж аваад ажлын байраа болгож исэн. Одоо манай музей үүдэнд тавьж байгаа байшин. Тэгэхээр одоо музей их тод томроо ингээ харагдана. Тухайн үед одоо ингээд Монголын цэрэг 400 цэрэг юм байна. 400 цэрэг. Тэгэхэд энэ суманд ер нь эсрэг талд нэчнээ цэрэг 2000 гай. 2000. Асал харьцангуйтай. Харьцангуйтай. Тий, харьцангуйтай. Тэгтээ ялсан. Ялсан. Яг нь монголчууд үүрээр одоо тухайн үед 1921 оны 3 сарын 18 гэхэд бол дулаараагүй юм цастай байсан. Монголчууд бол үүр цүрээр энэ гамин цэргийг унтчихад дайрсан.
генд дайрсан монголчуудыг хизээч одоо эднэр дайраад ороод ирнэ, бидний өмнөөс эднэр одоо зэвсэг бариад босно гэж ой танд нь ороогүй байхад монголчууд бол эднэрийн бодоогүй бодоод сэтгээгүйг сэтгээд эднэрийг бол одоо ингээд унтчихсан үүр цүрээр хүүтнийг одоо маш их хүүтэн үүрээр одоо үүрийн жавар ямар байдаг вэ? Эднэр ч өөрсдөө халуун дулаан орны хүмүүс гэл ингээд манай монголчуудын бас нэг ухаан одоо монгол ухаан бас энэ тулдаанд монгол тактик энэ бас байсан. Тулдааныг ялахад маш их тооцоолол маш их ухаан энд явж исэн байдаг. За давчхандаа нэг юм л байна. Энэ зураг ингээ харахад тийм эх орны тэр хэрвээ хөдөлдөг болвол энэ зураг хөдөлдөг болвол ингээ харахад энэ дүрс зургаас ингээ харахад бол бид нар тийм эх орны маш олон тэр бааtruуд энэ эх орныхоо төлөө энэ цус аймаа өргөө явуулсан. Зүрлийг одоо ингээ харахад л одоо хүн мэдэгдэж шүү дээ. Тий. Энэ үлрээс зүгээр нэг юм зохиогоо зурсан зураг биш юм. Тий. Энэ асар том юм тулаан явуулжсэн. Энэ зургийг зурсан одоо Эстондог гэдэг зураач. Айгуу гой зурсан зургуудынхаа талаар ингээд одоо тэмдэглэл хөтэлдэг тийм агуу манд хүн байсан байлээ. Тэгээд эхнэр нь бас өөрөө зураач Саран Туя гэдэг хүн. Тэгээд энэ зургийг бол 45 хоног зурсан байдаг. Тэр эхнэрт нь одоо тэмдэглэл нь байгаа. Тэгээд өөрөө одоо 3 шаваараа туслуулсан гэж байгаа. Гэхдээ 3 шаваараа энэ зурган дээр нэг ч гүрэн татуулаагүй. Зөвхөн одоо хоол цайнд явуулах, хоол унд хийлгэх юм уу эсвэл нэг шат мат зөөлгөх ч юм уу гэдэг ойр зургийн ажилдаа туслуулж исэн гэсэн юм бай түүхэн батд баримт байдаг. Тэгээд би энэ зургийг зурхтаа одоо Сүхбаатар жанжныг олноос онцгой харагдуулахын тулд одоо нэлийн одоо тэр өөрийнхөө зурган дээр анализ хийсэн байдаг. Тэгээд Сүхбаатар жанжныгаа энэ одоо олон барьцаан олон одоо морьтой хүмүүсээс олноос онцгой зурхын одоо зурсан. Гэтэл хожимоо ингээд зурд дуусаад харахад Сүхбаатар жанжны маань морин жижигдээд би энэ жоохон томдсон байлаа гэж ütсэн байт юм билээ. Та нар болооч. Би таныг бол одоо нүдтэй хүн гэж дүгнэж штэ энийхөө хооронд бол их ямиг олох одоо чадах нь тийм нүдтэй хүн гэж одоо бодож дүгнэж байна. Энэ мөр хол. Тийм энэ хол морьтой дашуур явуулсан. Арай ингээд жанжин малгай хүмүүссэн бусад хүмүүсээс арай өөр малгай жин морин арай жижиг ингээд дурсаад тавьж байгаа. Тэгж дараа нь одоо дурдсан. Тийм дараа нь өөрөө тэр дуртгал дараа бичсэн байсан. Тэмдэглэл дээр. Тэгтэл яг л болж байгааг үл бүр яг энэ бодит юм шиг зурсан байна. Тэгээд гамын зэргүүд их муухаас наатай. Зүгээр зүхтаагүй. Одоо эднэр ч ингэ зүхтаагүй. Энэ ингэ тийм зүхтаж юу. Тийм энэ их гал гарч штэ. Энэ чинь нөгөө хүнсний агуулгаа, зэвсгийн агуулгаа шатаачаа зүхтаж байгаа гэж байгаа. Зэвсгээ өгөхгүй гэж. Зэвсгээ манаа болж өгөхгүй. Хоолоо өгөхгүй. Зэвсгийн агуулгыг хоолныхоо агуулгатай шатаачаад ингэ зүхтаж байгаа. Зэвсэгтэй зэвсэггүй хоолтой хоолгүйгээр ялчиж байгаа учраас тийм. Гамын гуудын хоол зэвсэг бид нар ч юу хэрэг. Зүхтахтаа хүртэл тийм. Тийм санаатай. Одоо манай байгууллагыг сурталчилж бидний ажлыг бас одоо төгөөр дэлгэрүүлж байгаа. Биднэрт одоо хамтарч ажилласан та бүхэндээ их талархлаа. За баярлалаа. Ийм сайхан төг соёлыг одоо өнгөрөөд явах юм бол бас болохгүй шүү дээ. Хүн болгон өв соёлоо үнэлээд барж дийлэхгүй. Хүн болгон л дээдлж явах хэрэгтэй. За гэлээ. Би бодож явдаг. Талархлаа. За баярлалаа. За